Мэдгүй хүмүүс сонирхолтой байх болов гэд автомашинуудыг жижиг тэрэг том жив хэсэлүүдээр яг юу гэж ангилдаг та бүхэнд хэлж өгье. Монгол төгөөмөл байдаг машины жишээтэйгээр хандлагатай тайлбарлах учраас тухайн машиныг ундаг найзуудтайгаа хаваалцаарай. Хамгийн ихэнд седан, дөрвөн алхтай тэшний хэсэг тустай машин, хотод зөөлөн шатхан багцарчулдаг. Гэхдээ бартаа замд намхан Монгол байдаг жишээгээр Toyota Crown, Mercedes-Benz SEC Class, Lexus IS, Toyota Camry, Hatchback, ачааны тэш хэсгийн зорчигчийн судалдаа залгаа авцархан төрөл цогцоор дорж харахад амар хотод урахад маш тохиромжтой. Харин ачааны цай тийм чих биш. Нэг найз маань надад багажнасаа машин руу орж чадчихвэл Hatchback, чадахгүй бол седан гэж болгож тайлбарлаж өгч байсан. Жишээ нь Toyota Prius, Lexus CT 200h, Mercedes-Benz E-Class гэх мэт. Crossover ерөнхийдөө өндөр том учраас хотодод аль аль нь боломжтой. Гэхдээ жинхэнэ бартаа зам зориулдаг. За багтаан цайтай ээжүүд хэлдгээр дунд гарын жив хийгддэг. Toyota Harrier, Lexus RX, Subaru Forester, энэ удаа Forester бол бартаа замд хаалта. SUV маш том, өндөр, хүнд, ихэнх дөрөв дугаар оролцдог. Бартаа замд хамгийн сайн. Гэхдээ шатхуун зарцуулт ихтэй хотод томддог. Lexus LX 570, LX 600, Toyota Land Cruiser, Mercedes-Benz G-Class, Nissan Patrol гэх мэт орно. Pickup алдаа цадаа тавьжтэй ажил зохицуулах ачаач хөдөд бол төгс тохирдож арын судал тухмуутай. Мөн л хотод тохиромжгүй Toyota Tacoma Portrait гэх мэт. Wagon урт битээ седан гэр бүл аялал ачаагээд бүхсүүл тохирдож намхан учраас тулах чадвар crossover SUV шиг байж чадахгүй. Toyota Probox, Nissan Advance гэх мэт. Coupe хоёр хаалгатай спорт цогц жолоолохын мэдрэмж гоё дизайнтай. Харин арын судал шахах учраас артаа суулгахад маш төвөгтэй сус уунч тухгүй. Lexus RC, Toyota GR86, Toyota Supra гэх мэт. Cabriolet дээвэр нонгод машин зугаалганд хамгийн гоё идэж Монгол шиг өдөрт оронд тохиромжгүй. Жишээлх юм бол Mazda MX-5, Lexus IS гэх мэт ер нь бол дээвэр онгодог бүх машинууд орно гэсэн үг.